Асинхрон хичээл 1 гений мутац 12.5-ын И одоо гений мутацийн үед ДНХ-ийн нуклеотидын дараалалд гарах өөрчлөлт нь уургийн амин хүчлийн дараалал болон фенотипэд хэрхэн илэрхийг тайлбарлах гэсэн сурвалжлагын зорилтын хүрээнд хичээл бэлтгэгдлээ. За энэ удаагийн хичээл бол эдгээр үнэлгээний түвшингүүдэд тохирсон хичээлүүд маань орж ирсэн байна. За тэгэхээр орчны нөлөөгөөр бие махбодын удамшлын мэдээллийн тодорхой хэсэгт өөрчлөлт гарч удамшихыг мутац гэнэ. За ДНХ-ийн бүтэц өөрчлөлт гарах, хромосомын тоонд өөрчлөлт гарах, хромосомын хэлбэр хэмжээнд өөрчлөлт гарах нь бол мутац бахнэ. Мутацийн үр дүн бахна. За хүүхдүүд та бүхэн Mosovweb-ийн цахим хичээл рүү ороод бидний дунд мутантууд байдгүй гэсэн хичээлийг бас бие та сонирхон судлаарай. За генүүд нисийн бөөм дотор хромосом дээр тодорхой байрлал буюу локуст оршдог. За ген гэдэг нь бол амьд организмын удамшлын мэдээллийг хадгалдаг ДНХ молекулын тодорхой хэсэг бахнэ. За харагдаж байгаа зурган дээр бол нэг юм ген харагдаж байна. Генд мэдээлэл агуулсан хэсэг эксон, агуулаагүй хэсэг интрон, эксонууд бол ээлжлэн байрлаж байгаа нь харагдаж байна. За тэгэхээр нэг генийн хүрээнд ДНХ-ийн нуклеотидын дистралалд гарах мутацийг гений мутац гэж нэрлэнэ. За гений мутац нь бол хэд хэдэн хэлбэртэй. За суур солигдох, за уншигдах хүрээ солигдох гэж хоёр янз. За суур солигдох нь бол транзит, трансверс, уншигдах хүрээ солигдох нь бол инверс, делец гэх мэтээр бол ангилагдана. За хүүхдүүд та бүхэн харьцуулаад хараарай. За энд байгаа зурган дээр бол пурины суур пуринаар, пиримидины суур пиримидинээр солигдож байгаа юм бол үүнийг бол транзит гэж нэрлэнэ. Жишээлх юм бол тимин цитосноор аденин гуанинаар солигдож байгаа юм бол үүнийг транзит гэж үзнэ. За трансверс гэдэг бол пурины суур пиримидинээр, пиримидины суур пуринаар солигдохыг бол трансверс гэж нэрлэнэ. За хажууд доор харагдаж байгаа тимин аденин юм уу гуанинаар солигдох бол пурины суур пиримидинээр солигдож байна. Энэ учраас бол трансверс байна гэж үзэх нь. За эсхем бүдүүвч ашиглан өөрчлөлтийг олно уу? За энэ харагдаж байгаа эсхемүүдийг ажиглаарай. За тэгэхээр зэрэг тухайн ДНХ-ийн дарааллын тодорхой хэсэгт өөрчлөлт орсноор уншигдах амин хүчлийн дараалал өөрчлөгдөөд за амин хүчлийн дарааллаас бол үүсэх уург өөрчлөгдөж шинж тэмдэг өөрчлөгдснөөр бол мутац үүснэ. За мутацийн хэд хэдэн хэлбэр байна. За хамгийн эхлээд бол хэвийн мутац. За энд бол тухайн нуклеотидын дараалалд бол дарааллаар бол амин хүчил кодлогдсон байна. Глутамин гэдэг амин хүчил кодлогдсон байна. За энд бол хэвийн буюу хяналтын нуклеотид байна гэсэн байна. Цитозин, тимин, цитозин гэдэг юм 3 нуклеотид байна. За тэгвэл цитозин, тимин, цитозин маань сүүлийн цитозин бол тиминээр солигдоход бол нуклеотид солигдсон ч амин хүчилд өөрчлөлт ороогүй байна. Тэгэхээр глутаминыг кодлж байна гэсэн байна. Цитозин, тимин бол глутаминыг кодлж байна. Нэг нуклеотидын дараалал өөрчлөгдсөн ч уншигдах амин хүчлийн дараалал өөрчлөгдөөгүй учраас бол үүнийг бол чимээгүй мутац гэж нэрлэгнэ. За дараагийнх дээр голын нуклеотид өөрчлөгдөж байна. Цитозин, аденин, тимин байснаа цитозин болоод өөрчлөгдсөн байна. За энд бол уншигдах амин хүчлийн дараалал өөрчлөгдөөд валин болсон байна. За нуклеотид солигдсон ч өөр амин хүчлийг кодолж байх юм бол үүнийг бол утгатай мутац гэж нэрлэгнэ. За ингээд эхний цитозны оронд аденин орж ирээд аден, тимин, цитозин болоод нэг нуклеотид солигдоход уншигдах амин хүчлийн дараалал нь утга байхгүй буюу зохис гэдэг кодоныг үүсгэж байвал энэ уургийн нийлэгжил зогсноо. Үүнийг бол утгагүй мутац гэж нэрлэгнэ.